2. Эхийн сургаал. Наран сарны өнгөрөх нь харуулсан сүмэд түргэн нүд завчгийн зур тэмүүжин өсөж 9 настай боллоо. Доор нь бүх бэлгүүтэй хавд хасар ойд учиг уран гацаг гэдэг 4 дүү дэлгэрч бас нэгэн охин дүү байж нэр нь Тунмал Таж гэдэг. Нэгэн өдөр Есүхэ Баатар их авлаад харж ирвэл хүү тэмүүжин нэгэн сөрөг хүүхдийг дагуулan их нарс модны довын дээр модон мөрөнч бургасан дашуур эргүүлж хаан суун хатан авна гэж наадж байлаа. Есүхэ Баатар түүнийг үзээд хүүд бэр гуйх цаг болов гэж өөлөн мужинд хэллээ. Чингээд өөлөн мужны төрхөм Олгонууд аймагт сайн охид бөө хэмээн тэмүүжинд морь унуулан нагас нарын зорин мордлоо. Замд Хонгород аймагаар өнгөрөхөд Хонгородын эзэн дайсэлсэн морь унаж ажнаа мэргэн Ходрог Баатар гэх 2 хүүгэн дагуулж Есүхэ Баатартай уулзралдав. Хоёулаа морьноос бууж залгуулсны хойно дээсэцэн Мексикийн эсэлж их Баатар хаашаа морилж явна гэж асуулаа. Есүхэ Баатар би хүүдээ бэр гуйхаар нагас нар Олгонууд аймагт очихоор явнаа гэсэнд дээсэцэн нүд өргөн тэмүүжнийг шинжиж үзвэл тэргэл сар мэт хас цагаан царайтай төгс гэгэн лууны нүд ургаад хан гардын 2 хөмсөг өргөн хамарна хайрхан уул мэд өндөр уруул нь ах юугийн болдог адил зузаан нүүр дөрвөлжин нуруу урт жихих зээж өндөр эл дөрхөн 10 алхмын гадна сүр гэрэл бадраад далдад нэгэн төрийн эзэн хаан суухын шинжгүй. Үүнд дээсэцэн яар гинэж. Өчигдөр шөнө би нэгэн зүудлээ. Нэгэн цагаан шонхор шувуу аманта улаан нарыг зууж ирээд миний өргөө гэрийн тооны дээр сув гэж зүудлээ. Би нөглөө төлөг татаж үзвэл хаад буянтан миний гэрт буух бэлгэж. Би тухайлан бэлгийн зүгт уухтан ирж тантай уулзлаа. Гэрт минь буу гэлээ. Есүхэ Баатар дээсэцнийг дагаж гэрт нь хүрээд дотоод өргөнд нь орвол ятг жавхдах дуу сонсдов. Дээсэцэн дотоод эсхийн хүрээний зүг бүртгэлж нөө гэж дуудсанд ятгын дуу зогсож гээд охин нь гарч ирлээ. Есүхэ Баатар тэр охиныг үзвэл өглөөний туяа мэт тунгалаг гийсэн зүс. Үлтгэж үгүй гард галбингийн нүдтэй. Үүд арилсан огтор хөмсөг. Урд хасаар зүлгсэн зэг сайхан хамар. Шүрээр шигтгсэн улаан довчийн уруул. Нүд дүүрэн гал. Хазар дүүрэн гэрэл бэлхүүс нарийн бие хянгалаг. Аван үзвэл 9 тэнгэрийн ховлган охмэд. Ажим шинжвэл 3 ордны улсын их болох заяагүй. Есүхэ Баатар үзээд сэмэр баясаж гүнээ тоомчлоо. Энэ хүүхнийг төрөхөд хэдэн давхар эсхийгээр бүрсэн өргөө гэр бүрхүүлт зулын цаас мэт улаан гэрэл туяалсан тул бүрхсэн эсхийг нэвт гээгүүлв гэж нэрийг бүртгэлжин гэж өгсөн гэж ярьлаа. Төдий Есүхэ Баатар дээсэцэн хуйвал эсрэг суулцсан арх уух завсар дээсэцэн бид бол эрднээс нааш үзэгсэн дохогт үнэмчд боржгодод хатан болгосоор ирсэн хуучин ураг болно. Миний охин хүүд чинь тэнцэхгүй юу гэлээ. Есүхэ Баатар хүүгээс асууя гэж санан түтгэлзэж байтал тэмүүжин
өртгөлжин охиныг үзмэгц тоосон тул урагш сүгдэж. Энэ үйл ёсоор болбол болдгоо гэлээ. Юсүхбаатар их л баярлаж Тэнгэрийн төрлөх хувь зохиол байна гэж ургийн явдлыг зөвшөөрөв. Жингээд бэлтгэж явсан хор зарих уулган 2-9-ний бэлгийн мороо барьж галгаламжт нь халим орхиж Тэмүүжнийг мөргүүлэн гуйж тогтсон баярт нэгэн өдөр хормилва. Маргааш нь Юсүхбаатар хүүгэн аваад харих гэсэндээ дээс эцэн чи хүүгээ үлдээгээд яв. Би баахан эрдэм ухаан сургасан гэсэндээ Юсүхбаатар үгийн дагаж Тэмүүжнийг хадамд нь үлдээгээд мордлоо. Замд Татар аймгаар өнгөрсөнд Татарын бутарч үлдсэн оргуулнараа долсон ирж биднийг алалгүй үлдээсэн Ачид Баатарт арх барьсгаа гэж залж хормлов. Юсүхбаатар сэрэмжилгүйгээр Татар нарын барьсан хор тархийг ов. Архины хор гүхэд сая учрыг ухаж их л хэлгэн тэргүүлсэн таны хүнээс дөрвийн завчиж алаад мордон санд мэд довтолж балгуу хорондоо хурж ирэн хүрээний өмнө морноос унлаа. Дагсан ард түшиж түүнийг гэрт оруулсанд өөлөн үжин их л сочин учрыг асуусанд Юсүхбаатар Маюулт Татарыг дайрсан билээ. Хамтад эдэг нь идсэн билээ. Архины дотор хорхолж аминд минь дайсан болгов гэлээ. Юсүхбаатар Тэмүүжнийг би хонгратын дайс эцэнд хүргэн болгоод орхиж ирлээ. Аюулхад минь муухай байна. Амраг хүүх минь авчрах тун түргэл гэд унлаа. Өөлөн хатан яран мэнлэгээр Тэмүүжнийг авчруулахаар довтлоглоо. Тэмүүжин муу мэдээг сонсонгууд яран шүн дүлээр сийгүүлэн довтлогсоор хурж иртэл Юсүхбаатар хэдийн үгүй болжээ. Энэ жил сая 33 настай билээ. Тэмүүжин эцгээ үзмэгц өндөр дуугаар үйлэн харангадан онов. Өөлөн үжин тэнхрүүлэн авч тайд хуруулан хэлсний хойно дүү нартай учрлав. Түүнээс бэд улсыг хотлоор хүнд бэлэвсрэн гашуудлыг төгсөхийг хэлэхгүй. Төдөл үгүй Юсүхбаатарыг үгсний дараа Тэмүүжний ах дүү нар цөм балчиртул Харьяаны доорх олон аймагуд Тайчууд аймгийг хүчтэй гэж урван очив. Үүнд Тэмүүжнийг дагсан хулжин хүрдэл урван очлоо. Зайлжи аймгийн өндөр гих ах дүү хоёрын ах өнн аймгаа тэргүүлж урван очсонд дүү өндөр нь хэрхэн ятгавч болохгүй тул ганцаар хоцров. Бас үнэн гихч нэг хүн төрлийн олноон авч Тэмүүжинд тангаргалан дагав. Тэмүүжин бишрэн гайхаж өндөр сэцэн үнэн төр гэсэн цол хайрлаа. Гэвч урах нь улам ариун болсонд Тэмүүжин 13 наснда цэргэн байцан шалгаж өөлөн их мөн дагаж дэтгэн урвсныг нэгэн удаа хураан дайлсанд бэд улс сая баахан амарчин догтов. Түүнээс Тэмүүжин ах дүү нар улам өсөж ав шувууны мөр дээрээс баахан зөрлөдөн шур шар хийж эвдрэлдэв. Үүнд өөлөн их сэтгэл зовж нэгэн өдөр 5 хүүхдээ дуудаж ирүүлж хамт зогсоогоод эцгийнхэн саадгаас 5 сумыг суглан авч үүнийг та тавл хамт барьж хуул гэж өгсөнд аль нь ч цөмийг хуулж чадсангүй. Төдий мөсийг сумыг салгаж нэг нэгээр хуглуулсанд цөм хуглав. Үүнд
өөлөн их хүүхдүүдэд сургаж хэлсэн. Миний хүүхдүүд та нар үз. Адил сум байдал хавтдвал бүх болоод хагацвал хэврэг болжээ. Таахтуу тавул мөн саях 5 сум мэт болно. Та тавул эвтэй сайхан явбал урдын цугларсан мис мэт бусдад үл ялагдана. Хэрвээ эвдрэлд нь салалцвал хожимын салгасан мис мэт ганц хөндөж чадагдана. Та нарын эцэг ганцаар явсаар эндэгцнийг үтсэнгүй юу? Үлдсэн та нар өрөөсөн бэлэвсэн ихийнхээ сэтгэлийг баахан амруулбал зохино гэж хэлсээр дотор уярч нулимс унав. Тэмүүжин сонссоор урдын эндүүгээ санаж эхэл гимшин 4 дүүгээ авч сүгдөөд ихийнхээ сэтгэлийг тайлбарлан тохируулж, үүнээс хойш дүү нарын хан аливааг цөм багтаан авч явна гэж